Энэхүү дахин амлан луу төвчний мангас усан галт шуу руу хүүхэд эзэн хаан шоткон гаргаж ирэн буудаг гэсэн боловч галт шуу далавчаа хүчтэй гихчин дэвж шотконы сувнуудыг буцаагаад түүн рүү явуулна. Тэрхүү дайралтаас өөрсдөө хамгаалж чадахч хамгаалаад байвал удахгүй түүний гарт алагдана гэдгийг мэдсэн хүүхэд эзэн хаан түүнтэй тулдгаар шийдэн өмнө хэрэглээд байсан хамгаалалтаа энэ удаад 5 үе давхралтай болгосон байдаг. Харин нөгөө талд галт шуу аль хэдийнэ дайралтай хийж эхэлсэн байх бөгөөд урдтай гэгчин хүүхэд эзэн хаан руу нисгээд тэрхүү хамгаалалтанд дор хөвдөж алга болгон тэр. Гарт байсан бамбааныхаа ачаар арайлгаж өгөхгүйгээр мултарч чаддаг. Ийхүү хүүхэд эзэн хааны зэвсгүүд галт шууны эсрэг ямар ч үр дүнгүй. Тийм ч учраас гол сүүлчийн зэвсгээ ашиглахаар шийднэ. Ямар нэгэн зүйл эзэн хаан руу хэдэн талаас нь ирэх ба тэрхүү төхөөрөмжөд цугламагц томоо гэгч дэлбэрэлт үүсэн утаагаар хүрээлэгддэг. Тэр дороо томоо гэгч гар гарч ирэн галт шууг хар бутартал нь хүчтэй цохиж гайхаж боломгцсон тэрээр дээш харахад томоо гэгч робот түүний өмнө зогсож байлаа. Гэвч хүүхэд эзэн хаан тэрхүү зэвсгээ ашиглах багахан хугацаа өгөгдсөн байх ба тэр хугацаа дотроо багтаан галт шууг буулгаж авахар шийднэ. Энэхүү тэд тулдаж эхлэх бөгөөд галт шууд томоо биетэй хатуу төмрийн эсрэг хэцүү байсан тул өөрийн биеэ өөрчилснөөр тэр дараад хүч орон роботыг цааш түлхэн өшгөж унгахан тэр галт шууд залуу галаар хүрээлэгдэн илүү булчинлаг хүчрхэг болсон байлаа. Тэр шуудхан байрнаасаа алга болон хүүхэд эзэн хааны иргэн тойронд гарч ирэн зохиж эхлэх ба энэ удаад чонхор болон хувирч илүү хурдан хөдөлгөөнтэй болсон байдаг. Түүнийх нь эсрэг эзэн хаан ос маягийн зүйл гаргаж ирээд өөрийнхөө биеэ хүрээлэн дээстэж ихэлснээр галт шууд цохогдсон цааш унахад эзэн хаан тэрэлтэд хөдөлгөөрөө ашиглан дуусахаар шийтгэхэд галт шууд түүнээс зогтон нисэж буй явцдаа галт өлөж хэлсний дараахан буцаж орчин дайрах гэтэл эзэн хааны тавьсан байсан электроник соронзот хаалтанд орчихдог. Энэ хүч эзэн хаан боломжийг ашиглан галт шууг цохоод авах ба галт шуу тэрхэн мөчөд шатамхай хүчрэх шуун хэлбэртэй орсон байлаа. Тэрээр гарыг нь доороос нь хэд халуун галаар хайлуулж эхлэх ба тэр бүх өвдөлтийг эзэн хаан өөрийн биеэр мэдэрч байлаа. Ийхүү хажуу дахь дэлгэц рүүгээ хардал доош 50 м уус байгааг хийж өгдөг. Эзэн хааж түүнийг харсан даруйда байга хамаг хүчээрээ галт шуудаас сүг доош цогсоор газар доорх ус ихтэй газар ирсэн байдаг. Гэвч галт шуу ойролцох эргэн тойронтойгоо дасан зогцсон. Фингүй болон хувиран илүү шалгамгай хурдан болсон байх ба устай газар ирсэн нь эзэн хаанд биш галт шууд залууд илүү ашигтай байлаа. Шуу залуу өөрийнхөө бас нэгэн чадварыг ашигладаг нь тэнд байсан цогцснуудыг амьлуулан эзэн хаан руу дайруулах нь тэр. Гэвч тэрхүү үеэр Сайтама яг тэнд явж байж таарах ба эзэн хаан руу дайрч байсан мангасуудыг зайлуулж өгдөг. Үүний дараахан эзэн хааны роботын хугацаа дууссан бутрал сайж унахад шуу залуу баярлах хэдийч эзэн хаан тулааны үеэр нэг зүйл амжуулсан нь галт шуун өмсгөл дотор ижиг нь хүрээдэг төхөөрөмжөөр хийжгсэн байж таардаг. Тиймд шуу залуу юу ч хийж чадалгүйгээр энэсэд байгаад өгчдөг. Дахин төрөхдөө хүн байтугай хорхоод ч гэмгүй дэгдэхэ болсон байлаа. Энэ үеэр С английн баатрыг харж хаад дахин 2 хүн түүнтэй тулдгаар ирсэн нь тамийн гал шуургал салхи 2 байдаг ба тэд өхөлгүй биеэ дахин түлжүүлсэн байдаг. Харин Сайтамагийн ачаар эзэн хаан тэрхүү аюулаас молтран тэд барьцааны үгдийг авсаар дээш хөрцгөлөө. Харин нөгөө талд атомик самурай хар сперм 2 тулаанаа эхлүүлж байлаа. Сперм гарныхаа хэмжээг томруулан атомик руу дайрахад тэрээр асуудалгүй цавшин хайдаг. Гэвч тасарсан гар нь томорсоор өөр нэгэн сперм гарч ирсэн байлаа. Сперм өөрлөө нь яаж дайрсан түүн нөлөөлөхгүй. Харин улмал өөрийнх нь тоо нэмэгдэхийг хэлдэг. Гэвч атомик түүний үгийг сонссонгүй. Хар сперм хэдэн олон эсэгт цавчаад хажигдаг. Харин тэрхүү ширхэг эс бүр нь өөр нэгэн сперм болон хувирна. Атомик энэхүү чадварт нь ямар нэгэн хязгаар энийг байж л таараа гэж бодон гарч ирсэн болгоныг нь цавчаад хэрчээд хэдэн эсэгт хуваасаар л байлаа. Нэг л мэтгэд хонгил дүүрэн спермүүд түүнийг хүрээсэн байх ба нэг л гэхэд нэлээд хүчтэй зохиж байдаг. Тэрээр маш олон хэсэгт хуваагдсан ч хүч нь хуваагдаггүй хэвэндээ байгаа аж. Ийхүү хэдэн талаасаа нүдүүлсээр юу ч хийж чадалгүй тэрээр цус алдан газар тунав. Хар сперм атомик самурайд байж болох хамгийн муу дайсан байлаа. Харин өөр нэгэн талд зомби залуу өөрлөө дайрсан мангасуудыг устгасаар бусад мангасуудын айгаад байгаа мангасын үдэн дээр ирсэн байлаа. Хаалгаар тэрхүү өрөөнд ороход түүнийг цус хорогч угтаа авдаг. Зомби түн рүү буугараа галдан хэдэж цус хорогч түнээс нь болтон ард нь гарч ирээд хүзөндөх артерийн цусыг нь хаглан түүний цусыг цорж эхлэв. Гэсэн ч зомби залуу буцаж хөлдөрөө буцан зогсоход түүний толгойд сум зоолоо. Түүнд бас л нөлөөсөнгүй. Зомби зөрүүлэн түүний биед нүх гаргах хэдий ч вампир ойролцоох мангасуудын цусыг гоо шархан амжилан яг л зомби залуу шиг нөхөн түлждэг аж. Ийхүү тэд 30 минут тулалдсны эцэст вампирс ганц түүний хагас дотор толгойл газарт үлдсэн байлаа. Ийхүү цааш явж байтал хүчтэй гихч чимээ түүнд сонсогдсон. Босод маань яаж чухан тулдж байгаа бол гэдгийг гайхаж байлаа. Харин тэрхүү мөчид хамтрагчид чинь яаж өгч байгаа талаар санаа зовё юу?
Гисэр нэгэн залуу түүний ард гарч ирсэн байдаг. Эргэж харахын даваан дээр тэрхүү залуу магадгүй тэд ингэж өгсөн байх л да. Гисэр том бөмбөлөг гаргаж ирэн түүний зүг ойрцох хамаг газрыг дэлбэлэн хайдаг. Тэрээр зомби залууг нөхөн төлчихөөс ч өмнө хорохог эрмэлзэж байлаа. Оргүй эзэн хаан аюулын төвшин лоо. Харин ойролцох газар Амай Мас нөгөө баатруудыг өөрийн боолоо болгон удирдах чадвартай эмэгтэйдэд тулгарсан байдаг. Мангас эмэгтэй Амай Маскийг өөрийн эрхэндээ оруулахыг ихээр хүсэж байлаа. Тэр боолуудыг нь амархан зайлуулж хаяад эмэгтэйд ойртон толгойг нь бараг бицэртэл ханаас авах нь тэр. Гэвч Амай Маскийг сатарсан үед эмэгтэй түүнийг хөлөөрөө ороо авч хурц гэрч урт хэлээрээ түүний толгороо зооч өгдөг. Гэвч Амай яагаад ч үгээгүй байх ба зүгээр л түүний нүүрэн дээрх маск нь бутарсан мэт харагдаж байлаа. Үүнээс харахад Амай маск нь хүн биш харин мангас байх боломжтой аж. Дургуун хөрсөн Амай түүний толгойг нь хүчтэй гिच баасаад бицлаад ажигдаг. Харин оргүй эзэн цахилгаан бөмбөлгөө ашиглан зомби залуудаар очиж байлаа. Зомби утааг ашиглан ард нь айл хэдийн гарч ирэн сүхээрээ дайрсан ч түүнээс нь бултан толгойг нь идэлжигдэг. Газар дуусан даруйда залуу буугаараа оргүй эзэн хаан руу буудагч сумыг нь хааш дахин түүндээ дайртаа хийлээ. Зомби залуу төлжиж дуусаад өөр нэгэн илүү өвчтэй буугаа гаргаж ирэн түүн рүү буудсан ч эзэн хаан олон жижиг бөмбөлгөө гаргаж ирэн зомби залуу руу явуулан хумхын тоос болгосон байдаг. Үүний дараа залуу түүний эсрэг зэвсэг ашиглан тулалдах нь шудраг бос байгааг хэлж түүнийг яаж ийм эд шидтэй хүчрэх болсныг асуув. Оргүй эзэн хаан сарын өмнө орон байрчгүй ажирчгүй үлдсэн тэрээр амиа орлого дээр тулгаад түүний өмнө бурхан гарч ирсэн байдаг. Тэд хүмүүсийн талаар адил үзэл бодолтой. Тэднийг адил жигчдэг учраас бурхан хүчээ түүнд зээлдүүлэн хүмүүсийн эсрэг ашиглахыг хийж өгсөн байдаг. Бурхан гэж юу солиороод байгаа юм бэ гэж ярьж буй зомби залуугийн үнэмшээгүй байдалд нь оргүй эзэн хаан дургуутсан. Энэ удаа түүнийг жинхэнэ утгаар нь дахиж сэргээхгүйгээр хумхын тоос болгохоор өөрийн хүчээ ашиглаж эхлэв. Харин доогон талд бүри мангасуудыг устган замдаа явж байгаад өөрийнхөө шоронгийн андуудтайгаа таарлав. Гэвч тэд аль хэдийн хүн төрхөө орхин мангас болон хувирсан байх ба яаж ч оролдоо тэд буцаж ирэхгүй гэдгийг ухаардаг. Ийхүү түүнийг гуниглан зогсоход хэргийн эзэн өөрөө түүний ард гарч ирсэн байлаа. Хүрэж тэрхүү мангасыг мөн гэдгийг мэдэж байсан тул эргэн харж зөхөх гэтэл лоо түлшний Наян гэх муур түүний хормын дотор хурц цамцаараа цэжиг нь хэрчэн хаяхан тэр. Гэсэн ч дайрлаас нь гайг өнгөрөх ба үсрэх том биенээс нь болж Наян түүнтэй тултгаас зайлс хийж хананд байсан жижигхэн нөх рүү ороод ивчдэг. Хүрэж тэрхүү нөх рүү шумбаж хаан доторхыг ухсаар түүний араас мөшөөлөө. Харин Эс Английн өөр нэгэн баатар гахаа бурхан тааралцсан өөр дөр нэрсэн мангасуудын бүгдийг нь эцээр байлаа. Ийхүү эцэс шиг суулж байтал түүний биенээс ч том ам ардаас нь гарч ирэн гахаа бурханг зайлгаад авна. Тэрхүү мангасын нэрийг Гамс гэх ба мөн адил луугийн төвшин аж. Гэвч гахаа бурхан дотор нь тийжилсээр байгаад түүний ходооднаас гарч чаддаг. Өөрийнхөө дайралтыг өөр дөрөв мэдэрсэн гахаа Гамс хоёр бие бинийгээ залхахаар оролдоно. Харин хажуухан талд нь хар гэлба Гарогийн тулгардаг шавж бурхантай үзэлсэж байлаа. Шавж бурханы цогцлоо түүнд нөлөөлөхгүй байсан болохоор өөрийн илүү хүчрхэг хэлбэрт орж илүү аимшигтай болсон байдаг. Ийхүү хар гэлбаг дахин нүдэж ирэхэд мөн л адил өмнө шиг нөлөөлөхгүй байх ба хар гэлба түүнийг маш хатуу гам мэд биеэр ганцаар зохиж түүнийг дуусгадаг. Харин Английн баатрууд бусад төвшин доогуур баатруудыг зайлуулж байх хооронд нэг мангас зогтчихдаг ба өхөөсөө өмнө том аквариумд байсан зүйлийг суллан тавьдаг. Хаалгыг нь хаахын даваан дээр тэрхүү мангас гараад ирэх ба түүний гаргажгүй лазер ганц элемент ч хохирол учруулж байлаа. Гамшиг тором уу эрдэс дуус аюулын төвшин лөө. Энэхүү мангас нь ямар ч хязгааргүй тэлдэг ба дэлхийд ирэх бүх далайгч өөрийн болгож чадах аж. Геро туршилт хийж байгаа санаандгүй ийм мангас бүтээчихсэн ба саяны аквариум нь түүнийг зогсоох цорын ганц арга байжээ. Энэ үеэр Хидинэ Тацумаки Герогийн өмнө ирсэн байлаа. Геро өмнө Гаро дээр хэрэглэсэн техникээ илүү хүчрэхээр ашиглан чулуунуудыг хөлөгсөөр Тацумакиг хүрээлүүлж эхлэв. Харин тэрээр шидээ ашиглаж чулууг дотроос нь дэлбэлэн гаргаж чадах хүч чинь ингээл болоо юу гэсээр итгэл дүрэн гарч ирлээ. Тэр даруй Тацумаки хаалтыг нэвтсэн гарыг нь үгүй хийхэд Геро сандран өөрийн жихэн хэлбэртэй ордог. Ийхүү таталцлын өвчээр доош нь чаднараа дарсан ч баг нөлөөлөхгүй байдаг ба Тацумаки гарын өдөлгөн биеийг нь эргүүлсээр хамаг цусыг нь шахан хайж түүний биенээс баг юу ч үлдээсэнгүй. Гэсэн хэдиж Георог жихэн төрхөө гаргаж ирэхгүй гэдгийг Тацумаки мэдж байсан ба жинхэнэ биеийг нь гаргаж ирэхээр түүнийг хүчилж эхлэв. Ийхүү сандарсан Георог Тацумакиг дутуу үнээсэн нүгээс шал өөр төвшөнд гэдгийг ухаарч Оричи Тацумакитэй тулдуулахаар түүнийг дуудаж эхлэв. Гэвч Оричи Тацумакигаас ч илүү хүчрхэг дайсантай тулгарсан учраас Георогийн шаардлагыг хүлээн авдаггүй. Оричи түүнийг хараад л асар их хүчтэйг нь мэдэрч байсан ба Гокоци болон 60 хөлт гээд хүчрхэг мангасуудыг буулгаж авсан хүнийг олсондоо баярлаж байлаа. Тийм учраас
учраас түүнтэй шууд тулалдалгүй өөрийн зүүж байсан маска авч хаян түүнийг өөрийнхөө өргөл болгохоор шийддэг. Оричи Сайтамаг авч яван доошлосоор нэгэн газар ирдэг нь. Эртний бухан маягийн газар байх ба Оричи анх энэхүү газарт ирэхдээ хадан дээрх өөрийнхөө зургийг олж харсан гэдэг. Сонгогдсон нэгэн амиа алдан өргөл болоход Оричи илүү хүчрхэг гайхалтай оршихуй бурхан болж чадах ба тэрхүү өргөлд Сайтама яг тохирох аж. Ийхүү Сайтамаг өөртөө тулалдаж өргөл болгох шаардахад Сайтама мэдээж түүнээс нь татгалцсан Оричиг ганц зөхөж түүнийг орхин явдаг. Оричи мөлгсөөр тэрхүү зургийн өмнө ясаа тавихад зургийг дарж байсан чулуу бутарч унах ба тэрхүү зургийн бүтэн хувилбар гарч ирдэг. Ийхүү Оричи өөрийн дээр байгаа бурханд өөрөө дахил болон амиа алддаг. Харин Пүри Наян гих муурыг хайж авсаар нэгэн өрөөнд орж ирдэг нь тэрхүү өрөөнд Гаро ухаангүй гинжлэгдсэн байж байх нь тэр. Пүри тэрхүү залуу Гаро баатруудын ангууч гэдгийг мэддэггүйгээр сэрээгээ тажихдаг. Сэрсэн даруйда Гаро гаран дэх гинжээ таслан хаяж Пүри тэр дайлтаа хийж эхлэх ба хамгаалалтаар цохилтыг нь хүлээж авсан ч гэсэн Пүри босгод ч хийцүү байлаа. Энэхүү мангасыг сэрээсэндээ Пүри ихэд харамсан байлаа.